За сайн бацгаана уу. Өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээд би та нартай өнөөдөр ярихаар бэлдсэн сэдэв маань хүчирхэг бүсгийн өгөгдөл гэж юу вэ? Энэ хүчирхэг бүсгийн өгөгдөл ямар хүмүүст байдгийг тэгээд хүчирхэг бүсгийн өгөгдлөө одоо тийм ээ өөрөөр хэлбэл өөрөө хүчирхэг бүсгүй болохын тулд ямар хялбархан дасгалууд чамд тусалж болох талаар би өнөөдөр хэлж өгье гэж шийдлээ. За тэгээд намайг танихгүй хүмүүст өөрийгөө танилцуулгаад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach чиглэлээр ажиллаж амьдардаг тийм нэгэн бүсгүй байгаамаа. За хүчирхэг бүсгүй буюу одоо тийм ээ хүчирхэг бүсгийн өгөгдөл гэдээ ярихаар хүмүүс маш их тийм буруу ойлголттой байдаг л да. За би энэ хүчирхэг бүсгүй дээр би ерөөсөө тийм ээ хүчирхэг бүсгүй хичээлтэйгээ холбоотойгоор би энэ хичээлийн тухай багахан ч гэсэн ойлголт өгье гэж бодлоо. Хүчирхэг бүсгүй болохын тулд хүн хамгийн гол нь өөртөө итгэлтэй эмэгтэй болох тул байгаамаа. Өөртөө итгэлтэй эмэгтэй гэдэг бол тийм ээ хүнийг ингээд дотор нь хоёр хувааж. За эмэгтэй хүн байна уу, эрэгтэй хүн байна уу хамаагүй. Бид нар одоо тийм ээ би эмэгтэйчүүдийн коуч гэдэг болохоор эмэгтэйчүүдтэй зориулаад би нэг одоо эмэгтэйчүүд дээр ярьж л та. За тэгвэл хүмүүс хүчирхэг болохын тулд өөртөө итгэл гэдэг юмыг бид өөртөө сулах хэрэгтэй байдаг. Тэгвэл миний тийм ээ би одоогоос нэг хэдхэн жилийн өмнө хүүхдтэйгээ бүр ингээд хизээж ойлголцохгүй гэдгээ ингээд бүр өөрөө мэдрээд хүмүүс надаас ингээд зүрх сэтгэлийн алсрах холбоо гэдэг бол өдрөөс өдөрт явагдаж байх үед би яг тэр хохирогчийн дүрд орсон л тоо. Хохирогчийн дүрд ороод би уйлж байхдаа хохирогчийн дүрд ороод би одоо тийм ээ ямар нэгэн байдлаар би чадахгүй штэ гэж хэлж байх үедээ би нэг маш сайн коучтай таарсан юм. Маш олон багш нартай байсан бэ. За тэр коуч багш маань юу гэж хэлсэн бэ гэхээр Цэцгээ чиний хүчирхэг дүр гарч ирэхийн тулд ямарваа нэгэн сул тал чинь эхлээд бий болдго юм аа. Тэр сул талаа олж мэдсэний үндсэн дээр чи тэр сул талаа давн ялан дийлснээр өөрөөр хэлбэл өөрөө өөртөө нүүр тулснаар чиний хүчирхэг бий гэдэг юм чинь бий болох гэдэг юм. Чиний өнөөдрийн энэ тийм ээ одоо хохирогчийн байдалд орсон бий чинь одоохон чиний хүчирхэг бий болгож гаргахад одоо тийм ээ туслах юм үндсэн юм байгаамаа. Тэгэхээр чи энэ дээр битгий гомдоо гэж хэлсэн. Яг үнэндээ манай багшийн хэлдгээр тийм ээ амьдрал гэдэг юм бүх юм хоёр юмны туйлтай байдаг. Өнөөдөр гэрэл гэж байгаа сүүдэр гэж байдаг тийм ээ. Өнөөдөр би зөвхөн сүүдрээ хараад сүүдэртэй байгаа одоо тийм ээ сүүдрээ хараад би чинь юм мухай бүрцсэн хар амтан биш үү? Би чинь дандаа хараар бодох ингээл уйлалгүйгээд ах юм бол би тэр гэрэл гэж байдаг юмыг олж харахгүй байхгүй юу? Тэгэл гэрэл гэдэг юмыг олж харахад ерөөсөө хүн ганцхан хормол дутуу байт юм лээ. Тэр нь юу гэхээр би эргээд харчхад л болох байсан бэл. Өөрөөр хэлбэл өчигдрийн миний хохирогч Цэцгээ өнөөдрийн миний тийм ээ хүмүүст хичээл заах хэмжээний хүчирхэг Цэцгээ болсон хоёрын хооронд ганцхан миллиметрийн зай байдаг. Энэ бүхнийг би хэрхэн өөртөө бий болгосон тэр хялбархан хоёр дасгалаа та нартай зааж өгье. Энэ дасгалыг би одоо ч хийдэг. Энэ дасгалыг бид хүчирхэг бүсгүй хичээл дээр ч хийн. За тэгвэл одоо тийм ээ хүчирхэг бүсгүй гэдгийн ард өөртөө итгэл гэж байд юм байна гэдгийг би та нарт хэлж өглөө. Тэгвэл энэ өөртөө итгэл чинь яг юу бий болгох юм? Өөртөө итгэх итгэл гэдэг маань нэг хоёр тийм одоо Монгол гэрээр бол хоёр юм одоо өнн гэдэг л баган дээр суурилдаг байхгүй юу? Тэр хоёр багны нэг нь юу гэж би хэрхэн өөрийгөө олж харж байна вэ? Би хинбэ гэдгийг би өөртөө хэрхэн зургалж байна вэ гэдэг дүр зураг. Нөгөө баг нь болох дээр зэрэг яг үннийг хэлэхэд би хин нэгнээс хайр авах эрхтэй хүмүүс үү? Би өөртөө хэрэг анхаарал халамж тавьдаг хүн бэ гэдэг энэ хоёр баган дээр л ерөөсөн явж өөртөө итгэх итгэл гэдэг юм суурилчаад байдаг байхгүй. За тэгвэл эхнийх рүү нөрье. Хамгийн эхнийх нь миний дүр зураг гэж юу вэ? Тийм ээ. Өнөө хохирогч Цэцгээ байх үед би яасан? Би чинь юу ч чадахгүй. Бүх айлын ээжүүд хүүхдээ ингээд өсгөөд хүүхдийнхаа шилжилтийн насыг даваад бүх айлын ээжүүд хүүхдийнхаа одоо тийм ээ тоглоомын донг даван туулаад хүүхдээрээ хүн хийж чадаад ахад би яагаад чаддгүй юм бэ? Би ста хинч биш юм бэ штэ гэдэг бодол надад маш их байсан байхгүй. Яг тэр үед би өөр дээрээ хамгийн чадахгүй байгаа юм олж харсан. Тэр нь юу вэ гэхээр би хүүдээ хүрч чадахгүйсэн.
хүүдээ хүрч чадахгүй буюу би хүүтэйгээ харилцаа холбоо тогтоож чадахгүйсэн. Өөрөөр хэлбэл надад миний сурсан мэдсэн харилцаа холбоо гэдэг юм хүүтэйгээ харилцахад хангалтгүй болоод ирсэн байхгүй. За тэгэхээр яасан? Нэгэнт би тийм ээ өөрийн дүр төрх минь хохирогчийн байдалд байгаа бол би хизээж ураг шахтаггүй юм байна лээ. Хүн хорвоо дэлхийд ерөөсө хоёрхан янзын л хүн байдаг. Тэр хүн нь юу вэ гэхээр нэг бол өөртөө итгэлтэй хүн, нэг бол одоо хохирогчийн дүрд орсон хүн. Хохирогчийн дүрд орсон байх тохиолдолд хүн амьдрал гэдэг юмыг зүгээр л хажуугаар урсгаж идэг. Зүгээр л урсаад идэг. Чиний хажууд юу ч гоё юм болж исэн, ямар ч сайхан юм болж исэн чи тэрнэр авах таашаал байдаггүй. Зүгээр л за би хүртэх хэрэггүй дээ. Би ч дээ би ийж чадахгүй юм чинь би энэгээр яах вэ ч юм уу тийм ээ. Би гоёж гоодох ч ирэхгүй хүн дээ. Би наргиж цэнгэх ч ирэхгүй хүн дээ. Гэх мэтэр ингээд амьдралыг хажуугаараа урсгаж байдаг. За өөртөө итгэлтэй болоод ирэхээр буюу хүчрхэг болоод ирэхээр хүн яах вэ гэхээр өдрөөс өдөрт шин юм руу тэмүүлж байдаг. Би шин юм сурыг. Би шин юм амьдралдаа оруулъя. Би амьдралын хамгийн сайхныг амтлая. Энэ амтлсан аз жаргалаа бусдаа хуваалцъя. Гэх мэт өдрөөс өдөрт ингэж мацаж идэг байхгүй. Тэгэхээр яах вэ? Та нар яг одоо байгаа өөрсдийнхөө байдлыг нэг бодоод үз. Би өнөөдөр хохирогчийн дүрт байна уу? Аль эсвэл би өнөөдөр өөртөө итгэлтэй эмэгтэй дүрт байна уу гэдгээ өөр дэрийг хараад үзэж. Хохирогчийн дүрт байгаа хүн ерөөсөө амьдрал зүгээр ингээд болж өнгөрөөд өнөөгөөс маргаашийн дотор ерөөс зүгээр л ингээд амьдрал юу болоод байгааг нь мэдэхгүй явж идэг бол өөртөө итгэлтэй болсон эмэгтэй бол өнөөдрөөс маргаашийн дотор өөрөө суралцаа зогсохгүй өрөөлд хайр гэдэг юмыг түгээж хэлдэг байхгүй. Тэгэхээр яг миний хүчрхэг бүсгийн сургалтын маань хамгийн том зорилго би эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй болоосай. Өөрийнхөө хүчрхэг гэдгийг олж мэдээсэй. Хүчрхэг гэдгийг олж мэдсэний үндсэн дээрээс хүмүүс тус болж хайртай хүмүүстэй гэрэл гэгээ түгээгээсэй гэж бодсондоо би энэ хүчрхэг бүсгүй гэдэг сургалтыг хийд юм аа. За тэгвэл одоо тийм ээ би өөрийгөө хэн болгож харж байна гэдэг хамгийн чухал гэж хэлсэн. Хүчрхэг бүсгүй болохын тулд буюу өөртөө итгэлтэй болохын тулд. За тэгвэл би өөрийгөө ямар дүрээр харж байна вэ гэдэг бол ерөөсөө хамгийн чухал. Тухайн үед би хохирогчийн дүрээр харж байсан тийм ээ. Би ерөөсөө хинч биш гэдэг дүрээр харж байсан. Яг энэ үед би Бодо Шеферийн нэг хийгдсэн суусыг. Бодо Шефер гэдэг нь Германы мөнгөний коуч, тэр болон хэр алдартай коуч тийм ээ. Тэр хүнээс лекцэн сууж байсан. Тэгсэн чинь тэр хүн юу гэж ярьсан бэ гэхээр тэр хүний ярьсан түүхийг яриа л та. Нилийн дээхэн үед одоо тойл гэдэг юм байгаагүй тийм одоо үлгэр гэсэн үг. Тойл гэдэг ч юм байгаагүй. Нэг залуу ингээд ерөөсөө ингээд энэ тэнд явж байхад эмэгтэйчүүд хараад инээлдээд хүмүүс шоолоод байгаа мэт тэр мэдрэмжийг аваад исэн юм байна л та. Тэгэхээр өнөөх чи очиод ингээд би одоо яатсан хүн бэ? Яасан азгүй хүн бэ гэж явж байгаад ингээд голын урсгал одоо тийм ээ тусгал усанд очиод өөрийнхөө дүрийг харсан ба. Тэгсэн чинь өөртөө ерөөсөө таалагдаагүй. Би ямар муухай царай муутай юм бэ? Би ямар муухай барцгар нүртэй юм бэ? Би яахаар юм уур уцаартай царайтай юм бэ гэд өөртөө таалагдаагүй. Тийм учраас уйлж хэлсэн. Уйлаад л байсан. Тэгсэн чи гэр гинт нэг шидтэн гарч ирээ. Чи яад уйлаад байгаа юм бэ? Чи намайг харалтаа би ийм муухай юм чинь одоо надтай хэн суух вэ? Одоо би хэрхэн амьдралаа авч явах вэ? Чи намайг харалтаа би яах юм бэ гэд өнөөх чи уйлаад байсан юм байна л да. Тэгсэн өнөө шидтэн өнөөх туслахын тулд юу гэж хэлсэн бэ гэхээр окей. Би чамд туслая. Тэгтээ чи надад нэг амлалт өг. Чи хизээж ямар нэгэн байдлаар тийм ээ одоо миний чамд тусалсныг хүнд хэлж болохгүй шүү. Хинт ч хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээ өнөө хүн чинь за тийгээд. Тэнгод өнөөх чинь за би чамд нэг маск өгье. Энэ маскыг зүгэл чи хаан ч авахгүй хамгийн сайхан хүн болно. Мэ би чамд энэ маскыг өгье. Гэт ингээд нэг маск өгсөн ба. За тэгэхээр чи нэгдүгээр хинт ч хэлж болохгүй, хоёрдугаарт чи энэ маскыг хизээж авч болохгүй. Авах юм бол чиний өнөө муухай дүрчин гараад ирнэ шүү дээ. Чи бити аваарай гэж хэлээд өнөөхөн чинь маск өгсөн ба. Тэгээ гурав дахь нь юу гэж хэлсэн бэ гэхээр чи энэ хоттой байгаад хэрэггүй, энэ тосгонд амьдраад хэрэггүй. Чи шал ундаа тосгон руу очиж. Яагаад гэхээр гів гинт чи гоё царайтай болоод гоё болоо гараад ирэхээр хүмүүс гайх шүү дээ. Чи шал ундаа тосгон руу очиорой гэж хэлсэн ба. Өнөө залууч өнөө маска зүгээд
Тэгээд өөрийн хизээж очиж байгаагүй тасганд очиод хотоор нь явсан маа. Тэгсэн чинь охид бүсгүйчүүд хараад тийм ээ өнөөх рүү чинь ингээд талмаараа хүн бүхэн ямар сайхан залуу вэ, хаанаас ийм залуу гараад ирвэ гэх мэтэр ингээд түнтэй харилцаж эхэлсэн байна л да. Яг энэ тийм ээ байдлыг анзаарсан залуу яасан бэ гэхээр өөрөө ингээд тийм ээ хичээгээд хүнд тус болоод хүмүүс сайн сайхныг хийгээд ингэж явсаар хагаад нэгэн хизээж харж байгаагүй сайхан бүсгүйтэй учирсан маа. Тэгээд өнөө бүсгүйд юу гэж хэлсэн бэ гэхээр би одоо ингээд ихнэр хайж байгаа юм аа. Чи миний ихнэр болооч гэж гуйсан ч өнөө эмэгтэй ч. Тэгээд би чиний ихнэр болъё. Би ийм сайхан эр хүнтэй учирсандаа маш баяртай байна. Чи үнэхээр тийм ээ хамгийн миний мэд хамгийн сайхан царайтай хамгийн сайхан сэтгэлтэй эрэгтэй хүн. Би чамтай суухад бэлэн гэж хэлсэн. Тэгээд 20-ны шөнө болсон. Тэгэнгუთ өнөө эрэгтэй чинь яасан бэ гэхээр одоо нөгөө өөртөө жоохон гин буруугийн мэдрэмжийг өгч эхэлсэн. Тэр нь яасан бэ гэхээр би одоо ингээд шал худлаа байдлаар өөрийнхөө үнэн төрхөөр биш энэ эмэгтэйтэй нийлчлээ шүү дээ. Тэгэхээр энэ эмэгтэйд би шанс олгох хэрэгтэй. Намайг сонгох уугүй юу гэдгийг би өмнөөс чинхнээс асуух хэрэгтэй гэж хэлээд өнөө эмэгтэйд уйлаад хэлсэн маа. Би ингээд өөртөө итгэлгүй. Би ингээд маш муухай царай муутай, маш муухай хүн юм байна. Би одоо маск зүүсэн маа. Энэ маск авсны дараа би чамд боломж өгье. Чи надтай суух уу суухгүй юу гэдгийг өөрөө шийдэрэй гэж хэлсэн. Тэгээд өнөөх чинь маск авсан чинь өнөө бүсгүй чинь ингэж харж ирсэн. Чи өмнөхөөсөө ч гоё. Тийм сайхан залуу биш үү гэж хэлсэн. Тэгэхээр энэгээр би юу хэлэх гэж байна гэхээр тухайн хүний тархинд би муухай, би хинч биш гэдэг бодол байгаа цагт бид хизээч өөрөө өөрийгөө өөрчлөе гэдэг нөгөө мундаг одоо хүчрхэг өөртөө итгэлтэй бүсгийн дүрд хуурч чаддаг байхгүй. Тэгэхээр өөртөө итгэлтэй бүсгүй болохын тулд би окей. Өнөөдөр би өөрийгөө би хин гэж олж харж гинэ гэдгийг дандаа өөрсдөн дээр анзаар. Чи өөртөө ямар муухай үг хэлж чинь тийм ээ. Одоо энэ бол сакс волейбол тоглож байгаа спорт, багийн спорт хийж байгаа хүмүүс төр маш анзаардаг. Тэр нь юу вэ гэхээр алтаа хийчихээр өөрийгөө зүгтдэг. Чааваасаа би алдчихлаа штэ ч юм уу тийм ээ. Тэгэхээр чи өөртөө хэр ингэж одоо ямар нэгэн байдлаар хүнлэгээр хандаж чадчихээн. Өөрийгөө чи хин гэж олж харж байна. Энэ бол чиний өөртөө хэлж байгаа үг, өөрийгөө харж байгаа байдал, өөртөө хандж байгаа хандлагаас маш их хамаард юм аа. Тэгэхээр яг хүчрхэг бүсгүй гэдэг хичээл дээр бид нар энэ хүрээнд л хамгийн их ажилтдаг. Өөрөөр хэлбэл чи өнөөдөр өөртөө итгэлтэй нэгэн бүсгүй байхын тулд чи өөрийгөө хамгийн гоёор харах боломжтой гэдэг тэр багийг бид өмсөхийг хичээдэг юм. Тэр багийг өөрийн болгохыг хичээдэг юм. Тэр сургалтын дээр. За хоёр дахь нь болох дээр зэрэг. Хоёр дахь баг нь тийм ээ, нэг дахь баг нь болохоор би өөрийгөө хэрхэн харж байна гэдэг баг нь. Хоёр дахь баг нь болох дээр зэрэг би өөртөө анхаарал халамж тавьж чадаж байна уу? Өөртөө би хайр авах эрхтэй хүн үү гэдгийг би хэрхэн харж байна гэдэг байдал. Тэгэхээр эмэгтэйчүүд яг хохирогчийн дүрд байх үедээ өөрийгөө хайрлагдах эрхгүй хүн гэж бодчихдог байхгүй. Хин нэгэн хүнтэй суугаад салаад одоо тийм ээ ямар нэгэн байдлаар одоо тэр гэр бүлийн харилцаа болоогүй ингэсэн тохиолдолд эмэгтэйчүүд яадаг вэ гэхээр би л юм азгүй юм байна. Ахиж юм азгүй амьдрал сонгож байхаар сонгоогүй дээр юм байна шүү дээ. Тэдэг байдал болоод өөрийгөө хин нэгнээр хайрлагдах эрхийг хаагаад байна. Жишээл тийм ээ. За миний хувьд яаж исэн бэхээр өнөө хохирогчийн дүрд байх үедээ би чинь сайн ээж байх эрхгүй хүн юм байна шүү дээ. Хүн бүхэн хүүхдээ сайн хүн болгоод хүмүүжүүлж чадчих би л чадсангүй шүү дээ. Би чинь сайн ээж байх эрхгүй сайн ээж биш юм байна шүү дээ гэдэг байдлаар би өөртөө маш муухай хэрэг санддаг байсан. Чи хин ч штэ гэдгийг би баг өөртөө хэлдэг байсан. Тийм ээ. Хүн бүхэн чадаад ахт чи л чадсангүй шүү дээ. Чи л хүүхдээ одоо юу гэдгийг сайн хүн болгож хүмүүжүүлж чадсангүй шүү дээ. Гэх мэтэр өөртөө би хамгийн хайрыг санддаг байсан байхгүй юу? Тэгэхээр бидний би хайрлагдах эрхтэй хүн мөн үү биш үү гэдэг маш сонирхолтой судалгаагаар юу гэж тогтоогдсон бэ гэхээр би хүнээс хайр авч чадж гинүү гэдгээр бидний би хүнд хайрлагдах эрхтэй хүн мөн үү гэдэг маань
одоо тийм ээ тэр итгэл минь өсчээдэг гэдэг нь тодорхойлогдсон байна. Тэгэхээр яасан? Би хүүхдээсээ хайр авч чадахгүй. Хүүхэд минь намайг чи цаашаа чи хинч биш. Ийм ээжтэй байснаас байгаагүй нэр. Гэх мэд үгсийг хэлэх үед би яасан? Би ээж биш, би сайн ээж биш, би хинч биш тийм. Гэж бодсны үндсэн дээр би хайрлагдах ээж хүн гэдэг тэр одоо төсөөллөөс ингээд гарчихсан байсан байхгүй. Тэгэхээр яг үүндээ би хайрлагдах эрхтэй гэдгийг хүн олж мэдэрхийн тулд бусдаас авдаг гэж би хэлсэн тийм ээ. Бусдаас авдаг. Бидний нэг бусдаас хамаарат байгаа нэг юм байна да. За яг энэ болохоор одоо яг л өнөө Библиэлд гардаг шүү тийм ээ. Библиэлд яадаг одоо хоёр мод байгаа. Энэ модны алимыг идэж болохгүй, энэ модны алимыг идэж болно шүү гэж хэлж байгаа. За энийг яг хувь хүний хөгжил дээр тийм ээ орчуулад ингэж хэлэх юм бол энэ нь юу вэ гэхээр энэ алимыг битгий идээ. Энэ модны алимыг битгий идээрэй. Энэ модны алим чамд чи хинч биш. Чи хамгийн муу хүн. Чи бол энэ орчлон дээр амьдах ч ирэхгүй хүн гэдгийг чинь хэлэх тийм ухаа хариус мод юм шүү. Тийм учраас энэ модыг битгий идээрэй л гэсэн баггүй. Энэ модны алимыг битгий идээрэй гэсэн баг. Нөгөө мод нь яхав одоо тийм ээ энэ хар бараа мод бол энэ гоё одоо гэгээлэг мод байлаа гэж үү. Энэ мод болох тэр зэрэг чи тийм ээ миний алимыг идээд улам л үзэсгэлэнгоо болоод байна. Чиний энэ үзэсгэлэнгоо надад улам гэрэл гэгээ нэмээд би хамгийн гоё алимыг чамд өгөхөд бэлэн байна гэдэг тэр мод байдаг гэж бод. За тэгвэл энэ юу вэ гэхээр бид нар орчин гэдэг юм а өөртөө сонгох хэрэгтэй болоод ирж байгаа. Орчин чамайг ямар нэгэн байдлаар өөртөө итгэлгүй болгодог. Чамайг ямар нэгэн байдлаар тийм ээ хинч биш болгодог. Тэр орчноос аль болохоор өөрийгөө холтгох хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл яг энэ хүчрхэг бүсгүй гэдэг хичээлийн хувьд яадаг вэ? Би тэр орчныг өөртөө бий болгодог байхгүй юу? Тэр орчныг бий болгоод би биендээ хамгийн сайхнаар ханддаг. Би биенийхээ хамгийн гоё талуудыг олж хардаг. Би биендээ өөртөө ургаад ирэхээр өнөө хүмүүс маань яадаг вэ? Би биедээ өгч эхэлдэг. Би ийм юм чаддээ шүү. Би та нарт ийм юм өгье. Би ингэж гоё одоо тийм ээ бизнес хийж байгаа шүү. Та нарт би ингээ эхлэхийн танилцуулъя болж юугүй юу хэлээд өгөөрэй гэх мэтэр ингээд эмгтээчүүд маань бүр чинхэн гоё одоо найз нөхөрлийн холбоо гэж үсэх боломжтой болдог. Тэр гоё вакуумжуулсан орчныг нь өгдөг байхгүй юу? Тийм учраас энэ бүхэн бүрдсэн цагт яг үндэ энэ бүхэн бүрдэхээр бидний өнөө өөртөө итгэлтэй хүчрхэг эмгтэй гэдэг чинь өөрөө ургаад бий болоод гараад ирж байгаа. За тэгвэл энэ хүчрхэг бүсгүй болохын тулд өөртөө итгэлтэй эмгтэй болохын тулд би үргэлж хийдэг тийм ээ хоёр дасгалаа та нарт хэлж өгье гэж бодлоо. Энэ хоёр дасгалыг би үргэлж ярьдаг. Хамгийн гол нь хийдэг байна тийм ээ. За энэ дасгалыг би өглөөд би талархлын одоо тийм ээ та нарт би бол яг хүчрхэг бүсгүй хичээл дээр орж байгаа хүмүүст би талархлын дэвтэр гэдэг ямыг гаргаж жагаад өглөө болгон тэрийг бич гэж хэлдэг. За миний хувьд орондоо байхдаа би нүдээ тийм ээ нээгээгүй байхдаа би өөртөө юу гэж хэлдэг вэ гэхээр би талархах 5 үгсийг өөртөө хэлдэг. Миний хамгийн нэгдүгээрт тийм ээ өөртөө хийдэг дасгал маань талархлын дасгал. За энэ талархлын дасгал маань өглөө болгон би ингээд тийм ээ манай нөхөр надад хэлдэг юм л. Миний хайр өстой сонин шүү. Нүдэ нэгтээ инээж нээдэг гэж хэлдэг тийм ээ. Тэр юу вэ гэхээр би талархлаа хэлчихдэг байхгүй дотроо. Тэгэхээр ингээд хайраар ингээд орчлон тэр чигээр ингээд гэрэлтэд явчихдаг. Орондоо өвтөж байхдаа би нүд анаатай үедээ би хамгийн гоё тийм ээ хайрын харилцааг үүсгэж чадсан. Хүүтэйгээ тийм ээ хайрын харилцааг үүсгэж чадсан. Нөхөртөөгөө хайрын харилцааг үүсгэж чадсан. Өөртөө би хамгийн их талархдаг. Өөрөөр хэлбэл би харилцаа гэдэг юмыг суралцсанаар харилцааны коуч болсноор хай байрынхон хайртай хүмүүс хайрыг түгээгээ зогсохгүй би хүмүүст тэр хайрыг авч түгээдэг юм болсон тийм ээ. Тэгэхээр яах вэ? Би өөртөө маш их талархдаг. За хоёр дахь юм нь юу вэ гэхээр зэрэг би жишээлбэл өглөө болгон энэ бол шинээр дандаа боддог л да. Та нар айл болох шинийг өөртөө сэтэд энэ талархлын дасгалуудаа хийгээд байл яахгүй. Хоёр дахь нь яах вэ гэхээр би хүүдээ талархдаг. Хүүдээ талархтаа би тийм ээ 5 жилийн өмнөхтэй харьцуулахад тийм ээ 6 жилийн өмнөхтэй харьцуулахад ээж хүү хоёрын харилцаа үнэхээр гоё болсон байхгүй. Тийм болохоор
өглөө болгон тийм ээ хичээлдээ яваад өөртөө амьдрах гад ингээд зүтгээд байгаа хүүдээ би талархаж байна. Хүүгийнхаа хамгийн их хөөрхөн шин чанар гэж жишээлбэл олж боддог. За 3 дугаарт би нөхөртөө талархдаг. Миний хань ижил болоод намайг хүчрхэгжүүлээд хамгийн ихээр надад тийм ээ чи минь хүчрхэг бүсгүй шүү. Чи минь хайрлагдах эрхтэй бүсгүй шүү гэдэг тэр одоо зүйлсийг надад бэлгэлж байдаг. Нөхөртөө би талархдаг. За 4-т нь би багш нартай талархдаг. Энэ бүхнийг хийж сургаж байгаа. Надад маш олон коуч байдаг, маш олон багш байдаг. Багш нартай би бүгдд нь талархдаг. За 5-д нь явах гэхээр мэдээж тийм ээ. Одоо үлдсэн бүх хорвоо, дэлхий, аав, ээж, ах トゥ у, найз нөхөд хэн байдгийг яг тэр үед надад актуэл гарч ирж байгаа. Тэр одоо тийм ээ миний одоо санаанд орж байгаа тэр зүйлдээ би талархдаг. Жишээлбэл би яг ингээд талархлуудаа хийсний дараа ингээд үнэхээр ингээд би зүрх рүүгээ хүрсэн талархал хийсэн үед амьдрал тэр чигээр гоё болчдөг байхгүй. Яг энэ үед миний өөртөө итгэл хамгийн их байдаг. Хэвээ ажлыг ураад өгье, даалаад өгье гэсэн шиг босдог. За 2 дахь дасгал маань юу вэ гэхээр орой унтахтаа хийдэг би. За хүчрэг бүсгүй хичээл дээр хүмүүсийг би бас бичээрэй гэж хэлдэг тийм ээ. Би энийг бичээд зөндөө их бичээд айл хизээний өөр юм болгоцсон болохоор би бас л өөртөө орондоо орсон оноо хийдэг. Энэ дасгал маань юу вэ гэхээр миний өнөөдрийн амжилтын 5 зүйл юу байсан бэ? Би ямар гоё амжилтуудыг гаргасан бэ? Тийм ээ. Амжилт гэдэг нэг өнөөдрөөс тийм ээ ийм том амжилт гаргахтай биш би. Ийм амжилтаар хязгаарлагддаг. Амжилт бүрийг би дотроо талархаж баярлаж боддог. Өнөөдөр би нэг хүнд коучинг өгөөд нэг хүнийг би энийгэд коучингаас гаргасан бол тэр бол миний хамгийн том амжилт байдаг бас. Тэр өдрийн минь гоё амжилт байдаг. За дээр нэмээд би тийм ээ миний хүүд ямар нэгэн асуудал үүсээд би тэр асуудлыг хүүтэйгээ нийлээд гоёор шийдсэн бол тэр миний хувьд амжилт байдаг. Өнөөдөр би 5 км гүйх байсан шүү. Өнөөдөр миний төлөвлөгөөн дээр гүйх байгаа. Би гүйж амжих үү гэдэг айцтай байж байгаад гүйгээд ирсний дараа энэ миний хувьд амжилт байдаг. Жишээлбэл тийм ээ. Тэгэхээр би амжилтыг жижиг гэлтгүй баярлдаг, бахархдаг. Тэргээрээ би өөртөө тийм ээ. Бүр яг одоо тийм одоо өөртөө их итгэлийн лангуу гэдэг юм маш тодор зоож өгдөг. Өөрөөр хэлбэл би чадчихна, би мэдчихна, би хийхэд бэлэн гэдгийг. За тэгээд яг энэ 2 дасгалыг тийм ээ та нар тэгэхээр хамгийн түрүүнд талархлын дэвтэр гэдэг ямиг нэгээд бичиж эхлэх нь 2 дугаарт амжилтын дэвтэр гэдгийг нээж эхлэх нь. Энэ 2 дэвтрийг хөтлөөд хүн өдөр болгон өөртөө ажиллаад эхэлсэн байхад үнэхээр тийм ээ хүний амнаас юу гэдэг үг гардаг гэж би чадна. Өнөөдөр би чадахгүй байгаач суралцж байгаад маргааш гэж чадна да гэдэг энэ үг л бидний амнаас гардаг. Энэ бол хүчрхэг хүмүүсийн буюу өөртөө итгэлтэй хүмүүсийн гаргадаг зан чанар юм байна. Өөрөөр хэлбэл шийдлийг олж хардаг хүмүүсийн зан чанар. За тэгэхээр хүчрхэг бүсгүй гэдэг хичээл маань ерөөсөө тийм ээ жоохон танилцуулж тийм ээ 1-р 3 дахьд видео хичээл орно. 5 дахьд би өөрөө коучинг хийгээд хүмүүстэйгээ харилцаад асуудал дээр нь ингээд тийм ээ асуулт хариултын байдлаар хэлэлцүүлгийг хийгээд явчихна. За энэхүү хэлэлцүүлгийн 1-р 3 дахь 5 дахь болчлоо тийм ээ. За тэгвэл 2 дахьт нь 4 дахьт нь хагас санд нь бүтэн санд нь яах вэ гэхээр хүчрхэг бүсгүй болох челленжүүд маань үргэлжилдэг. Энэ челленжүүд маань үргэлжлээд бидний хичээл ер нь бол одоо 5-7 хоногийн хичээл гэж бодож болно тийм ээ. 5 удаагийн би та нартай харилцсан тийм хэлэлцүүлгийн цагийг авах нь 5-7 хоногийн хичээлийг хийсний дараа тийм ээ 6 дахь 7 хоног дээрээ бүгдээрээ одоо дүгнэлтээ хийн. Хичээл маань хэр болов? Би эндээс юу сурав? Миний дараагийн зорилго юу? Миний одоо тийм ээ асуудал 1, 2, 3 алхмаар багасв уу? Гэх мэт энийг хийдэг тийм хичээл юм байна. Тэгэхээр яг энэ хүчрхэг бүсгүй гэдэг энэ хичээлийг яг энэ байдлаар би хамгийн сүүлийн удаа зарлж байгаа шүү. За тэрнээс цааш дараагийн жилээс бол энийг би зүгээр л одоо тийм ямар нэгэн байдлаар онлайн курс, коучинггүй автоматар явж байгаа онлайн курс болгоод л би нэгэн групп нэгээд л бүх хүмүүсээ оруулаад л явчихна. Тийм болохоор тэнд би ороод байхгүй, би орж байгаа энэ боломжийг ашиглаад надаас коучинг авах хамгийн сүүлийн боломж бол одоогийн хүчрхэг бүсгүй. За маш олон бүсгүйчүүдээс минь
одоо тийм ээ юу ирсэн, хүсэлт ирсэн. Тэрний юу гэхээр одоо тийм ээ таны одоо хямдралын үеэр чинь бүртгүүлж явдсангүй. Биднэрт хямдралын үнээрээ дахин бүртгүүлэх боломжийг өгөөч гэдэг. За тэгвэл одоо мөнгө төлөөгүй байгаа, төлөх гээд хэдийг төлөхөө мэдэхгүй байгаа хүмүүс бүгдээрээ энэ хямдралын үнээр бүртгүүлээ. 150 мянгараа бүртгүүл. Бүгдээрээ 11 сарын 11 буюу нэгдгээс хичээлээ эхэлнэ. Би маргааш бүх хүмүүсийг тийм ээ холбоо бариад группт нь оруулаад нэгдгээс хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ группт орцгооч. Тэгэхээр бүгдээрээ энд орох энэ боломжийг ашиглаад цөмөрөө эцсийн удаа энэ сургалтыг өөртөө хамгийн гоёор ашиглаад хохирогчийн сэтгэлгээнээс хүчрэхэд бий гэдэг сэтгэлээр ороод сурыг мэдээ өөрийгөө одоо тийм ээ дээд түвшинд аваач гэсэн тийм бүсгүйчүүдтэй би хамтран ажиллахад бэлэн байна шүү. За тэгээ өнөөдрийн тийм ээ та нарт хэлхийг хүссэн хүчрэх бүсгийн өгөгдөл гэж юу юм бэ гэхээр үндэ яг энэ өөртөө итгэх итгэлийн хоёр баг нь энэ хоёр багныг хамгийн гоёор дэмжиж өгдөг хамгийн хялбар хүн бүрийн хийж чадах хоёр дасгалыг та нартай танилцууллаа. Тэгээд бүгдээрээ дараагийн хичээл болтол. Баярлалаа.